За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Шугам тэгштгэлийн систем зохиож бодох бодлогуудаар өнөөдөр зөвлөмжийг хүргэж байна. За бодлогыг бодохын тулд бид нар систем тэгштэглээр бодлого зохиож бодохын тулд жишээ бодлогоо тайлбарлаж хийг зорилоо. За эхний бодлого сургуулийн танхимд урт сандалуу тавьсан. Хэрвээ сандал бүр дээр 5 сурагч суулгавал 8 сандал дутна. Хэрвээ сандал бүр дээр 6 сурагч суулгавал 2 сандал илүү гарнаа. Танхимд хэдэн сандал байсан ба хэдэн сурагч байсан бэ гэсэн ийм бодлогыг бодъё. За энэ шугам тэгштгэлийн системийг бодохын тулд нэг үл мэдэгдэхтэй шугам тэгштгэл зохиох бодлогыг бодохтой харьцуулах юм бол хоёр тэгштгэлийн систем зохиож бодох бодлогыг бодох гол ялгагдах онцлог нь хоёр үл мэдэгдэхийг орлуулдаг оршин. Тэгэхээр бодлогын материалыг авч үзэх техник ба арга зүй нь бол адилхан байна гэсэн үг ээ. За эхний бодлогоо сайн уншаарай хүүхдүүдээ. За нэгдүгээрт нь бодолтой хийхэд одоо бодлогын нөхцөлийг сайтар унших ёстой. За бид нэр сурагчдын тоо мэддэхгүй байгаа учраас Y-гээр сандлын тоо мэддэхгүй байгаа учраас X-ээр тэмдэглэлээ. Мөн сандал бүр дээр суух сурагчдын тоо мэддэхгүй түүнийг K гэж тэмдэглэе. За тэгвэл одоо энэ гурвын хамаарлын томьёо маань бол Y тэнцүү KX гэсэн томьёогоор тодорхойлогдож бодогдноо. За багш нь тогтолцооны аргаар ашиглаж удаж байна. Үйл явц сурагчдыг суулгах, за сурагчдын тоо, сандлын тоо, сандал бүр дээр суух сурагчдын тоог гаргаж бичлээ. За энд бодит байдал дээр ямар байх вэ гэхээр сурагчдын тоогоо Y, сандлын тоогоо X гэх юм бол сурагчдын тоог сандлын тоонд хуваачаад сандал бүр дээр суух сурагчдын тоо гарч ирнэ. За сандлын тоо дутуу үед болвол 5 сурагч суулгах чинь бол 8 сандал дутна гэдэг байгаа шүү дээ. Энэ үед одоо сандлын тоогоо 8-аар нэмэхэд 5-аар суулгавал гэдэг. Y тэнцүү KX гэсэн хамаарлаараа бодно. За энд сандлын тоо X дээр нэмдэг 8, сандал бүр дээр суух сурагчдын тоо 5 байна. За сандал бүр дээр 6 сурагч суулгах юм бол 2 сандал илүү гарна. Тэгвэл одоо сурагчдын тоо нь бол энэ сандлын дээр суух хүүхдийн тоог сандлын тоогоор үржүүлсэнтэй тэнцүү. За 5 энэ сурагч суулгачаар сандлын тоогоор үржүүлэхээр энэ гарч ирж байна л гэсэн ийм санаа байна. За бичээд байгаарай хүүхдүүдээ. Анхааралтай сайн. 5 сурагч суусан тохиолдолд 8 сурагч сандал дутгана. За энэ үед энэ хамаарлын дагуу 5-ыг X дээр нэмдэг нь 8-аар үржүүлнэ. За 6 сурагч суулгачвал 2 сандал илүү гараад за энэ хамаарлын дагуу сурагчдын тоог сандлын тоогоор үржүүлээд ийм хамаарлал гарч ирнэ. За 2 дугаар бодлогод 2 дахь тэгштгэлийн систем зохионо. За яагаад тэгштгэлийн систем зохиож байна гэхээр аль ч тохиолдолд сурагчдын тоо өөрчлөгдөхгүй. За энэ бол систем тэгштгэл зохиох үндэслэл болж байгаа юм. За 3 дугаарт нь Y тэнцүү X, KX гэсэн хамаарлаар бодогдно. Энэ дагуу шугам тэгштгэлийн системээ зохиовол за ийм хэлбэртэй болж ирнэ. За энд Y тэнцүү энэ Y-ийн оронд 5X дээр нэмдэг нь 8, Y-ийн оронд 6X дээр асдаг нь 2 гэсэн ийм хоёр шугам тэгштгэлийн систем үүссэн. За гол нь сурагчдын тоо өөрчлөгдөхгүй байгаа. За эндээс хаалт задлал 5X дээр нэмдэг нь 40, 6X-ээс асах нь 12 болно. За тэгштгэлийн зүүн гар талууд тэнцүү байгаа учраас баруун гар талуудыг тэнцвүүлж бичиж болно. За тэгвэл хувьсагчийг нэг талд ялгая. 6X-ээс 5X нөгөө тийшээ хасах. За энэ 40 байгаа. 12 баруун гар тийшээ зүүн гар тийшээ гарч ирээд нэмэх 12 болно. X тэнцүү 52. За нэгдүгээр тэгштгэд орлуулчих. Тэгвэл Y тэнцүү 5-ыг 52-оор үржүүлээд 40-ыг нэмэхээр Y тэнцүү 300.
За тэгштгэлийн шийд маань болох тоогон зэрэг шийд нь 52 300 гэсэн шийд гарч ирж байна. За энийг цааш нь явал бодлогын хариу 52 сандал бид нар одоо сандлын тоогоо x-ээр тэмдэглэсэн. 52 бол сандлын тоо. Y-гээр бид нар сурагчдын тоог тэмдэглэсэн. 52 сурагч 300 сурагч байсан байна гэсэн бодлого зохиогдож байна. За хүүхдүүд минь анхааралтай бичээд аваарай. За систем тэгштгэл зохиох дараагийн бодлогын багш нь та бүхэнд төлөвлүүлье. За хоёрдугаар бодлого маань дугуйчны хөдөлгөөний бодлого. За дугуйч нь тодорхой хурдтайгаар явж А суурьнгаас Б суурьнд тогтоосон хугацаанд ирсэн. Хэрвээ энэ дугуйч маань хурдаа 3 км/цагаар нэмэгдүүлбэл хугацаанаас цагийн өмнө ирнэ. Харин хурдаа цагт 2 км/цагаар багасгаад Ажуу явбал 1 цагаар хоцорч очино. За тэгвэл АБ хоёр хотын хоорондох зай, дугуйчны хурд, за хөдөлгөөнийхөө зарцуулсан хугацаагаа олохын бодлого байна. За бодлогын өгүүлбэрээ маш сайн уншаарай хүүхдүүдээ. За наашаа анхаараарай. Өгсөн бодлогын нөхцөл нь юу гэхээр нэгдүгээр төлөвлөсөн хөдөлгөөн. Мөн түрүүчийн бодлоготой адилхан тогтолцооны аргаар бодож байна. За хоёрдугаарт нь хурдаа нэмэгдүүлсэн хөдөлгөөн, гуравт нь хурдаа хорогдуулсан хөдөлгөөн гэсэн ийм 3 янзын хөдөлгөөнийг энэ дээр яригдж байна. За хөдөлгөөний бодлогыг бодох тулд бид нар гол хэмжигдэхүүн маань зам, хурд, хугацаа гурвын хоорондын холбоо хамаарлыг авч үздэг. За замыг бид нар S үсгээр, хурдыг бид нар B үсгээр, хугацааг T үсгээр тэмдэглэдэг. За замын одоо нэгж маань системд км, за хурд маань км/цаг, хугацаа маань цаг гэсэн хэмжигдэхүүнээр одоо тодорхойлогддог. За хурд гэдэг маань нэгж хугацаанд явсан замыг хэлнэ. Хурдыг тэгвэл бид нар олохдоо замыг хугацаанд хувааж олох нь. За эндээс бид нар замаа олох юм бол хурдыг хугацаагаар үржүүлж олж болдог. За мөн хугацаа олох тохиолдолд бид нар хугацааг олох тохиолдолд хурд хугацаа хоёр бол шууд хамааралтай. Хугацааг олохдоо замыг хурдандаа хувааж олдог. За энд үйл явцаан тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл төлөвлөсөн хөдөлгөөн, хурдаа нэмэгдүүлсэн хөдөлгөөн, хурдаа хорогдуулсан хөдөлгөөний 1 2 3 дугаар хөдөлгөөн гэж тэмдэглэжлээ. За нэгдүгээр хурдаа бид нар x-ээр тэмдэглэж юм бол хугацаа маань y. За энэ үед замыг олохдоо бид нар хурдыг хугацаагаар үржүүлж олно гэсэн учраас x-ийг y-гээр олж үржүүлнэ. За хоёрдугаар хөдөлгөөн буюу хурдаа 3 км/цагаар нэмэгдүүлсэн тохиолдолд 1 цагийн өмнө ирнэ. За энэ үед замыг олохдоо хурдыг хугацаагаар үржүүлдэг учраас x дээр нэмдэг нь y гэсэн олон гишүүнтийг y-гээс 1 гэсэн олон гишүүнээр үржүүлнэ. За 3 дугаар тохиолдол нь хурдаа хассан. За хурдаа 2 км/цагаар хорогдуулчихаар 1 цагийн ард ирнэ, хоцорч ирнэ. За энэ үед хоорондын хамаарлыг бодох гол томьёо маань зам тэнцүү хурдыг хугацаагаар үржүүлж өгнө. За тэгээ бид нар x-ээс y гэсэн хурдаа y дээр нэмдэг нь 1 гэсэн хугацаагаар олон гишүүнээр үржүүлж өгч байна. За энэ бодлогоо одоо систем тэгштэглээ хэдүүлээ зохиолж бичье. За систем тэгштэглийг зохиох үндэслэл маань нэгдүгээр шугам тэгштгэлийн систем зохиох үндэслэлээ бичиж. За шугам тэгштгэлийн системийг зохиох үндэслэл нь юу вэ гэхээр энэ хооронд одоо 3 тохиолдол
төлөвлөсөн хугацаанд ирэх бай. Мөн хурдаа нэмэгдүүлсэн, хорогдуулсан аль ч тохиолдолд бид нар бол ижилхэн замыг яахав туулна. Тэгэхээр юу гэж гол нь хөрхөрөө 3 тохиолдолд ижил зам туулнаа гэдгийг анхаарнаа. Ижил зам явна. За энэ бол бидний шугам тэгштгэлийн систем зохиох үндэслэл маань болж байгаа юм. За 3 дугаарт нь тэгштгэлийн системийн бич. За шугам тэгштгэлийн системийн зохиож бичиж. За энийг харна. Хүснэгтээ харна бид нар одоо энэ тогтолцооны гол ач холбогдлол энэ хүснэгт ашиглаж тогтолцооны аргаар бодож байна. За зам гэдэг маань хурдыг хугацаагаар үржүүлнэ. За энэ маань бол эхний тохиолдолд хурдаан 3 км/цагаар нэмэгдүүлэхэд 1 цагийн өмнө ирнэ. За 2 дахь тохиолдолд нь зам нь хурдаан 2 км/цагаар хорогдуулсан тохиолдолд 1 цагийн сүүлд ирнэ. За ийм шугам тэгштгэлийн системийг би зохиолоо. За систем тэгштэглэн бодъё. За эндээ систем тэгштэглэн бодъё. За систем тэгштгэл маань X, Y. За олон гишүүндийг олон гишүүнээр үржүүлэхдээ 1-р олон гишүүнтийн гишүүн бүрээр 2-р олон гишүүнтийн гишүүн бүрийг гишүүнчлэн үржүүлнэ. За энэ агшин жоохон заагаар болчихлоо. За X, Y дээр хасдаг нь X нэмдэг нь 3Y хасдаг нь 3 гэсэн тэгштгэл болно. X, Y-гээс хасдаг нь X. За 2 дахь олон тэгштгэл маань олон гишүүнтийг олон гишүүн X, Y нэмдэг нь X хасдаг нь 2Y хасдаг нь 2 гэсэн ийм систем шилжиж байна. За тэгштгэл тус бүрийн тухайд анхаарай. Харъя. За тэнцэтгэлийн хоёр талд ижил хоёр тоо байгаа учраас нэг тал руу гаргахаар одоо энэ хоёр маань нэг нөгөөгөөс хасагдана гэсэн. Энэ хоёр устдана. За мөн энэ тэгштгэд энэ хоёр яах вэ? Устдана. За тэгвэл эхний тэгштэглээр X нэмдэг нь 3Y тэнцүү 3 гэсэн хэлбэрт шилжинэ. Хоёр дахь тэгштгэл маань X-с хэн 2Y тэнцүү 2 гэсэн хэлбэрт шилжнэ. За одоо бид нэр өмнө үзсэн шугам тэгштгэлийн системийг нэмэх аргаараа бодъё. Сөрөг X дээр эерэг X-ийг нэмээд тэг 3Y дээр хасах 2-ыг нэмээд Y за тэнцүү хэдүү 5 болно. За бид нар Y-гээр одоо энд Y-гээр хугацаагаа тэмдэглэсэн. За одоо энийг аль нэг тэгштгэлд оруулж X үсгэж олъё. Хоёр дахь тэгштгэлд орлуулъя. X хасдаг нь 2-ыг үрждэг нь 5 тэнцүү 2. X тэнцүү 2 дээр нэмдэг нь 10 буюу X тэнцүү 12. За ийм одоо юм. Тэгвэл энэ бол 4-р тулууд бид нар шийдэн гаргаж ирлээ. 12 5 гэсэн ийм координатаар бичлээ. Энэ бол тэгштгэлийн шийд юм. За 5 дугаарт нь бид нар одоо замыг олохдоо энэ хоёрын үржүүр байх ёстой. Зам маань S тэнцүү X Y-гийн үржүүр буюу S тэнцүү 5-ыг 12-оор үржүүлээд 60 км замыг яасан байна уу? Туулсан байна. За одоо Y маань бидний тэмдэглэсээр юу байгаа? Хугацаа байгаа. Тэгэхээр 5 цаг. Тэгвэл 6 цаг. За
хурдыг бид нар x-ээр тэмдэглэсэн 12 км цаг гэж бидний бодох бодлого маань бодогдлоо. За бичиж аваарай хүүхдүүдээ. За хүүхдүүдээ баярлалаа. За мөн гэрийн даалгавартаа айлгур 6 гэсэн Адясрын багшийнхаа номын 55 дугаар хуудсанд систем гიშгэлээр бодох бодлого гэсэн ийм сэдэв байгаа. За жишээ 1 үнийн бодлого байгаа. За жишээ 2 хамтын ажлын бодлого байгаа. За 3 дугаарт нь жишээн дээр холцсон бодлого байгаа. За тэгээд энэ гурван бодлого анхааралтай сайн бодолтой байгаа учраас одоо учрыг маш сайн ойлгож аавна. За тэгээд 58 дугаар хуудсанд бодлогууд өгөгдсөн байгаа. За энэ бодлогуудаа бодоод багштан хариугаан цахимаар илгээгээрэй. За анхаарал тавьсан хүүхдүүдээ баярлалаа.